Аймагуд донорын гэр бүлд оршуулгын зардлын тэтгэмж олгоно. Нийслэлийн Монгол Ардын намын хороо хуралдаж туулын хурдны замын төслийг үргэлжлүүлэхээр санал нэгдлээ. Анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн багш нар уушиг угаах эмчилгээг Монголдо анх удаа амжилттай хийлээ. Жилд 300 орчим эмийн хордлогод орсон хүүхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна. Орой мэд хүргэе үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. 6 дахь удаагийн Азийн элсний спортын наадам Санья 2026-г Тэнгэр телевиз албан ёсны эрхтэйгээр сурвалжилж байна. Өнөөдөр Монголын багийн медалийн буухайг Ганбаатарын монголчин хүрэл медалаар эхлүүллээ. Жин бууж өрсөлдсөн халуун чиглэг уур амьсгалтай газар тэмцээн болсон нь хамгийн том сорилт байсан гэж тэрээр хэлсэн юм. Хайнаанаар л Санья хотоос Тэнгэр телевизийн сурвалжлах баг мэдээлж байна. Гарагтай академи Гүмүдэ констракшны тамирчин монголчин жижигцүгийн 52 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Тэрээр эхний тарихт хийлж улмаар Сингапурын бүхийг цэвэр ялсан ч 3 дахь барилдаанд Арабын нэгдсэн Эмират улсын бүх Асма Алхусанид оноогоор ялагдсан юм а. Ингээд дагах барилдаанд Солонгосын тамирчныг торгуулаар хоцсноор хүрэл медалийн төлөө өрсөлдөх хэрэгтэй болсон. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Арабын нэгдсэн Эмират улсын тамирчин Хеса Ашамсыг буулган авчээ. Ингэснээр Монголын тамирчдаас хамгийн ихний медалийг гардаж байна. Ингээд амар цоо шин өөр юм байна. Яа тэгэл далайн ирэг дээр ийм чиглэг байрц мэрц бүх юм шал өөр өд юм байна. Тэгээд амар юм барилдаа ер нь бол тооцоосноос зүрсэн. Гэхдээ нэлээд чардаж одоо зөрсөндөө хөрлөг юм. Мэдээж яриг аврах болохыг зорж ирсэн. Гэхдээ одоо нөгөө энэ миний Азийн наадам зориулж эхлүүлж байгаа шинэ жин маань учраас жингээ хасч орж байгаа. Тэгээд одоо шинэ жингийнхнийхаа сайжуудтай барилдаж үзээд нөгөө одоо салхиа хагтаж өөрийнхөө хувьд нэг алхмаа хийж байгаа учраас маш одоо чухал ач холбогдолтой тэмцээн байгаа. Тэгээд хамгийн гол нь медаль авч одоо баг тамирчдын медаль эхлүүлсэн дээр баяртай. Тэгээд хүрэл медаль манаас олон медаль дагуулаасаа гэж хүсэж байна. Энэ жил Азийн Олимпийн хороо 3 том спортын наадмыг зохион байгуулж байгаагийн эхнийх нь энэхүү элсний спортын наадам болж байгаа юм. Өнгөрсөн онд төв дэлхийн тэмцээнүүдээс 100 хоолт авсан медаль түүсэн жүжигчүгийн тамирчид энэ жилч амжилтаа ахиулах зорилготой байна. Одоо 5 6 дугаар 4 5 дугаар наадамд оролцож одоо тус наадамд 2 алтан медаль манай баг хүртчихсэн. Тэгээ Санья зарлагдаад одоо 10 жил боллоо. Тэгээд ковидтай холбоотой ингээд энэ наадмыг нэлээд тамирчдын хувьд нэлээд өссөн хүлээсэн, зарим тамирчдын хувьд одоо хүлээж гад одоо ингээ карьерын төгссөн юм онцлог наадам болж байна. Залуучдын хувьд нэлээд Азийн наадам ирэх намар болох Японд болох Нагоя Азийн наадмынхаа багийг төлхөө авчирсан ийм наадам тэмцээн байлаа. Тэгээд тамирчдын хувьд ч гэсэн бас энэ одоо наадмын том наадмын өмнө бас энэ нэг том наадам орно гэдэг өөрөө маш том сорилт юм зүйл болж байна. Өнөөдөр бас 5 тамирчин маань өрсөлдлөө бүгдээрээ л одоо медалийн боломжтой байлаа гэсэн дэш бас ингээ нэг өнөөдрийн өнгө тамирчны маань өнгө бас тэгээд зарим нь тодорхой юм хөссөн амжилт өрч чадсангүй. За тэгээд бидний хувьд ч гэсэн төлөвлөсөн амжилт өнөөдөр бас орсон медаль эхлүүллээ. Өнөөдөр эхэлсэн медалийн буухай маргаашч үргэлжлээсэ гэж тамирчид өөр хоорондоо ярьж байлаа. Учир нь маргааш жүжигчүгийн эрэгтэй 69 болон 77, эмэгтэй 57 кг-д тус бүр 2 тамирчин өрсөлдөх юм а. Өчигдөр засгийн газар туулын хурдны замын төслийг төр зогсоох шийдвэр гаргасан. Харин өнөөдөр нийслэлийн Монгол Ардын намын хороо хуралдаж туулын хурдны замын төслийг үргэлжлүүлэх ёстой гэдэг дээр санал нэгдлээ. Угаасаа ч нутгийн өөрийн удирдах байгууллагын гаргасан шийдвэрт засгийн газар оролцож зогсоох эрхгүй гэдгийг нийслэлийн Монгол Ардын намын хорооны гишүүд хэлж байсан юм а. Хэрэв хотын удирдлагуудыг хууль хяналтынхан шалгаж дуусах хүртэл энэ төслийг зогсооно гэвэл засгийн газар албан ёсны тамгатай тогтоол эрүүлэх шаардлагатай гэж хэллээ. Олон нийтийн хардлагыг эцэслэх үүднээс хотын удирдлагуудыг шалгаж болох ч туулын хурдны замын төслийг зогсоож болохгүйг нийслэлийн удирдлагууд хэлж байлаа. За учир нь энэ төслийг хэрэгжүүлж түжирлийг бууруулна гэж амлан Монгол Ардын нам нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулсан. За гэтэл засгийн газар төслийг байсгийгээд л төр зогсоож бүтээн байгуулалтын улиралд ажил хийлгэхгүй төслийг гацааж болохгүйг хэлж байлаа. За төсөл зогссноос үүдэж санхүүгийн эрсдэл үүсхийг ч санууллаа. Урьдчилгаа төлбөрийг би цааш энэ ажил үргэлжлүүлвэл нэмж өгнө. Яагаад гэвэл бид ханшийн эрсдэл хүлээж байгаа учраас ханшийн эрсдлээ
илүү хүүрэхгүй тулд гүйцэтгэл хэдий ч хурдан гарна, төдий ч дор бүрд нөгжиж энэ ажлыг 20 сарын дотор дуусгах гэдэг зарчим ярьсан шүү дээ. Бид нар 3 сарын 15-нд хэлсэн. Өнөөдөр ажлыг зогсоогоод үндсэндээ 50 тонж байна. 50 тонж байна. За энэ дээр би энэ зогсоосон энэ хүмүүстээр дараа нь ямар нэгэн байдлаар алдан хохирол нэхэмжлэгдэх ийм үе шат ирэх баха. Нөгөө төгөөр энэ төсөл улс төржилтөөс болж гацлаа гэж зарим улсын хурлын гишүүд шүүмжилж байгаа. Энэ нь ч үнэн гэдгийг хотын дарга хэлж байлаа. Эрх ашгаасаа нэгдсэн эрх мэдлийн төлөө улаажсан хүмүүс нам харгалзахгүй нэгдэж бүлэглэл байгуулснаас энэ төсөл зогсож байгааг хэллээ. Энэ эрх мэдэл албан тушаалын төлөө улаарч улангасч байгаа хүмүүст биш тийм үү? Эх орон ард түмэн энэ улс орны хөгжил ерөөсөө ямар ч байдгүй юм байна. Энд нам ерөөсөө хамаагүй юм байна. Батамгаланд сайдвал би хотын намын дарга хийх надад туршлага байна гэд яг энд зогсчоод хэдхэн сарын өмнө ярьсан. Нээлттэй. Одоо орж ирээд нэр дэвшүүлж болно. Миний тухайд бол одоо нийслэлийн намын хорооны даргад нэр дэвшнэ гэсэн ийм асуудал өнөөдрийн хувьд бол байхгүй байна. Өнөөдрийн хурлаар энэ нийслэлийн намын хорооны даргын асуудал ерөөсөө ярихдаггүй. Энэ туулын ордны замыг эсэргүүцсэн иргэд органикаар явж штэ. Энийг одоо Нямбатар маань бол улс төржөөд байна гэсэн иймэрхүү одоо хариултыг бас сэтгүүлч нарт өгчээлээ. Ардчилсан жилүүдэд өдрөө өмнө залгаж уцаар хэлсэн найзаа битээ үр хөвгт рүү ор гэдэг зүйл. Өдөр Нямбатар олон найзтай л байх. Надтай бол ерөөсөө яриаггүй. Харин нийслэлийн Монгол Ардын намын хорооны гишүүд дараах байр суурьтай байна. Нийслэлийн иргэдийн хурлаараа энэ ярилцаа угаасаа шийдэгдсэн учраас тэр шалгахын төвд төр зогсоох бол нэг асуудал шүү дээ. Түүнээс бүрэн зогсоох тухай яригдаагүй шүү дээ. Хэрв тэх юм бол нөгөө ёстой орон нутгийн өөртөө засах эрх мэдэл рүү халдсан асуудал чинь ялангуяа иргэдийн төлөөлөгчдийнхээ хурлаар шийдээ санхүүжилт бүх юмаа ярьсан байгаа юм дээр бол энэ өөрөө хуулийн асуудал гаргаж ирнэ. Энэ дээр бол нөгөө шалгахгаа би төр зогсоож байна гэж ойлгосон. Байгаль орчны үнэлгээ энэ төр бүх юмыг нягтлал шалгал гэж байгаа байхгүй. Тэр нь зөв л байх л да. Гэхдээ төсөл нь өөрөө үнэхээр эдийн засгийн өгөөчтэй байх юм бол энийг явуулах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр би бол зөвхөн нийслэлийн хүн. Тийм учраас энэ Улаанбаатар хотын эдийн засаг төлөөсөө нийслэлийн хөгжил одоо яваасаа л гэдэг ийм л байр суурин дээр байнга байдаг хүн. Би нийслэлийн намын хорооны бодлогоо тах. Бодлогоос яаж гарч ирсэг тэр хүрэл. Тэрнээс ч одоо бид нар ч нэг бодлогоо даахгүйгээр одоо энэ хувь хүний одоо тоглолт биш. Тэг бүгдээр хамтраад нэг нам болж явж байгаа юм чээс намаас гарсыг бодлогыг л дах. Ийхүү засгийн газрын гаргасан шийдвэрийг нийслэлийн Монгол Ардын намын хороо хүлээн зөвшөөрөхгүй байх улс төрийн шийдвэрийг гаргалаа. Харин нийслэлийн эрүүл төлөөлөгчдийн хурал засгийн газрын шийдвэрийг хэрхэх хэсгээ эрх даваа гарагт болох хурлаараа ярилцсан гэсэн хүлээлттэй байна. Өнөөдрийн байдлаар донор олдохыг хүлээж байгаа 1000 гаруй хүн байна. Эдгээр хүмүүсийг амьдруулахын тулд ах トゥ хамаатан садан гээд ойр тойрны хүмүүс нь байдаг чадлаараа хичээж байна. Гэтэл энэ хичээл зүтгэлийг нь үнгүүдүүлж байгаа нэг зүйл бол эрх зүйн орчны тодорхойгүй байдал гэдгийг хаана хүлээн зөвшөөрдөг. Батчуулан эмчтэй холбоотой хэрэгч эрх зүйн орчны түүхий байдлыг илчилж байна. Харин өнөөдөр улсын их хурл эрхтэн эд эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлээ. Манай улс эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийж эхэлснээс хойш 30 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд 1000 гаруй хүнд энэ төрлийн мэс заслыг амжилттай хийсэн байна. Гэтэл одоо 30 жилийн хугацаанд мэс засал хийлгэсэн хүмүүстэй тэнцэх тийм олон хүн донор хайж хүлээж байна. Хууль санаачлагчдын зүгээс эдээс эрхтэн шилжүүлэн суулгах тухай хууль батлагдсанаар олон хүний амь аврах гарс нээгдэнэ гэдгийг хэлж байлаа. За нэг жишээ татхад одоо донор хүлээж байгаа хүмүүс хизээ хаанаас донор гарч ирэх бол гэж хүлээлтэд уяатай яваа. Тэгвэл хуулийн төсөлд нэгдсэн мэдээллийн систем хөгжүүлж захимжуулах талаар тусгажээ. Ингэснээр ийм Монголиагаас харах боломж нээгдэж байгааг хэллээ. Мөн ямар шалгуураар хэн гэдэг хүнд эхэлж хэлэг бөөр шилжүүлэн суулгах зэрэг нь тодорхой болж байгаа юм байна. Амьгууд донороос энэ хэрвээ зөвшөөрсөн тохиолдолд эд эрхтнийг хуваарлах тогтолцоо бол бүрэн захимжиж байгаа. За ялангуяа энэ хүлээлгийн чагсаалтанд байгаа хүмүүсийг за тухайн амьгууд донор гарсан тохиолдолд хүлээгч чагсаалтанд хүлээсэн хугацаа тухайн хүний эрүүл мэндийн байдал за мөн эдийн засгийн тохироо зэргээс нь хамаарат мэдээний сангаар дамжуулаад хамгийн тохироо бүрдсэн энэ хүмүүсийг бид нэр лист гаргаж байна. Эдгээр листнээсээ бид нэр эрчим шилжүүлэн суулгах баг за манай зохицуулах албатай хамтраад тухайн эмчилүүлэгчийг энэ сонгох асуудал байгаа. Одоо жишээлбэл нэг амьгууд донор гарлаа гэж үзэхэд тэр хүний одоо ингээд цусны бүлгээс одоо нэг эргэтэн таарах гэд ингээд нийтдээ хамгийн багадаа 20 түүнийг бол дуудаж одоо
чагсаалтын дарааллын дагуу шинжилгээнд оруулахаар ингэ зорж ажилладаг. Гэтэл нөгөө дуудж байгаа 20 түнээс маань одоо хүлээлгэндээ байх үедээ бас 50% нь үндсэндээ одоо бас бурхны оронд очсон ийм харамсалтай тоо баримтууд бол өнгөрсөн хугацаанд гараа явж байгаа гэдгийг бас хэлэх нь зөв. Донор олж бусдын амьсгалыг аврах хүсэлтэй хүмүүс олон бий. Гэсэн ч эдгээр хүмүүс ийм Монголиа дээр донор болох хүсэлтэй баталгаажуулах нь тун ховор. Өнөөдрийн байдлаар л гэхэд ийм Монголиа дээр 6500 гаруй хүн донор болох хүсэлтэй баталгаажуулжээ. За хэрв тухайн хүн ямар нэг гинтийн осолд орж амьнасаа алдлаа гэж бодоход ийм Монголиа дээр донор болоход зөвшөөрчихсөн бол заавал ар гэрээс нь зөвшөөрөл авах шаардлага байдаг юм байна. Харин нөгөө талдаа ийм Монголиа дээр баталгаажуулаагүй бол ар гэрийнх нь 3 хүртэлх хүнээс зөвшөөрөл авахар шинэ хуулийн төсөлд тусгажээ. Ингэхдээ ар гэрийнхэнтэй ойлголцох асуудлыг хэрхэн тусгасан тухай зарим гишүүд тодрууллаа. Учир нь энэ бол хүний эрхийн хамгийн эмзэг зохицуулалт шаарддаг асуудал гэдгийг хэлж байсан юм а. Тархины үхжилттэй гэдгийг ойлгуулна, ар гэрийнхэнд нь ойлгуулна гэдг нь өөрөө ямар процесс юм? Хэр удаа үргэлжлэх юм? Ямар мэдээлэл өгснөөрөө тэр хүн зөвшөөрсөнийг энэ хүн үнэхээр бүрэн мэдээлэлтэй байлаа гэдгийг нь яг ямар процессыг хэлээд байгаа гэдэг аахгүй. Эмчлүүлэгч маань амьсгал зүрх судасны системийг нэгсэндөө хиймлэр ажиллаж байгаа энэ үеийг бид нэр тархины үхэл гэж нэрлэдэг. Энийг олон улстай бол мөн үхэл гэж зарладаг байгаа гэдгийг гэр бүлд нь ойлгодог ба. Гэхдээ энэ амьгууд донорын гэр бүлтэй уулзах энэ процесс маань бол цаг хугацаанаас үл хамааран нэмж ойлгуулдаг ба. Түүнчлэн нэгэнт донор болсон хүний ар гэртээ тэтгэмж олгох асуудлыг ч энэ хуулийн төсөлд нэрвчлэн тусгажээ. Олон улсад оршуулгын тэтгэмж олгодог жишгийн дагуу ар гэрт нь 4.5 сая орчим төгрөгийг олгох юм байна. Энэ хууль дээр бол одоо хөдөлмөрийн өсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн тэнцэх одоо оршуулгын тэтгэмжийг холбогдох сангаас олгоно гэж заасан байгаа тий. Гэтэл энэ маань өөрөө яг ямар санг хэлж байгаа вэ? Дагалдаж өргөн барьсан байгаа хууль дээр бол зөвхөн нийгмийн даатгалын санг л хүндсэн байгаад байгаа. Тэгэхээр энийг эрүүл мэндийн даатгалын сан гэж нэг мөсөн одоо харж гин үү? Эсвэл нийгмийн даатгалын сан гэж харж гин үү? Амьд бус донор эд эрхтнээ бусдад одоо өгснийхэн төлөө оршуулгын зардлыг эрүүл мэндийн одоо дэмжих сан, за одоо өөр бусад төр хуулиуд өөрчлөгдөхөөр юу ч болж болно. Эрүүл мэндийн дэмжих сан, за бусад одоо сангуудын холбогдох сангуудтай холбоотой асуудлыг нь бол тухайн хуулинд нь бол одоо зохицуулаад өгч боломжтой юм аа. Яг одоо тэр сан энэ сан гэж тавьчихаар сүүлд нь тэр сан байхгүй асуудал болчихоор энэ бас дахиад асуудал үүсгэх гэдэг үүднээс нь ярьж байгаа. Ийхүү өнгөрсөн парламентын үеэс яригдж байгаад батлагдаж чадаагүй эрхтэн эдээс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл энэ парламентын үед хэлэлцэгдэж байна. За хууль батлагдсан даруйд хэрэгжиж эхэлснээр нэгч болов хүний амьсгалыг аврах боломжтой гэж үзэж байгааг хууль санаачлагчид хэлж байлаа. Эдээс эрхтэн шилжүүлэх тухай хууль нь Монгол Улсын анагаахын салбарын шинэ дэвшилттэй холбоотой гарч байгаа хууль. Анагаахын салбарын эрдэмтэн судлаач, эмч багш нар жилд нэг удаа салбарынхаа шинжилэл ахиц дэвшлийн талаар хэлэлцдэг. Өнөөдөр анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн эрдмийн чуулган 68 эрдэм шинжилгээний хурлаар багш судлаачид 800 гаруй шинэ судалгаа, эмчилгээ, технологи танилцууллаа. Үүнээс амжилтбал тус сургуулийн багш нар Монгол Японы клиниктэй хамтран уушиг угаах эмчилгээг дотооддоо анх удаа хийж гүйцэтгэжээ. Уушиг угаалгах эмчилгээг уушигны цулцангийн протеино өвчний үед хийдэг. Энэхүү өвчний үед жилд 2 удаа уушиг угаалгах шаардлага тулгардаг. Дотоодын эмнэлгүүд үүнийг хийдэггүй байжээ. Гадны улсын эмнэлэгт 1 удаа угаалгахад 100 гаруй сая төгрөгийг зарцуулдаг байна. Харин үүнийг анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш нар Япон-Монголын клиниктэй хамтран 2 удаа амжилттай хийжээ. Товчхондоо бол гадны улсад 100 гаруй сая төгрөгөөр хийдэг эмчилгээг дотооддоо 1.3 сая төгрөгөөр хийх боломжтой болжээ. Ганц хийдэг одоо стандарт эмчилгээ нь уушгийг бүтэн угаах эмчилгээ гэж байдаг. Тэгэхээр хүний амьслын зам гэдэг бол их эмзэг шүү дээ тийм ээ. Бид нар чинь ганцхан тусгай шүүс орохтой цацаар яадаг. Тэгэхээр энийг бол нэгд 18-аас 20-30 литр үлдэж шинээр угаадаг. Тэгэхээр энийг сэрүү угаах боломжгүй. Заавал одоо месаслын гормоор унтуулж бүтэн унтуулгатай хийдэг ийм эмчилгээ. Хүний уушиг чинь 20 литр 30 литр шинээр угаах гэдэг шүү дээ. Тийм учраас бид энийг бол Монгол Япон аймагийнхаа унтуулгын месаст мэдээлжлэг нэгдсэн засгийнхаа эмчнэртэй одоо хамтарч хийдэг ийм ажил байгаа.
Манай улс ходоодны хорт тавдрын тохиолдлороо сүүлийн 10 жилийн турш дэлхийд тэргүүлж байна. Жилд дунджаар 1300 хүн ходоодны хорт тавдраар онцлогддог. Үүний гол зангилаа нь хеликобактертэй холбоотой. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш судлаачдын зүгээс хеликобактерийн төрлүүд олон төрлийн эмэнд тэсвэртэй эмчлэгдэхэд хүндрэлтэй болж байгааг судалгааны үр дүндээ тодтогчээ. Үүнтэй холбоотой шинэ эмчилгээг нэвтрүүлэх шаардлагатай болсныг хэлж байлаа. Бид нар онцлогоогийн зөв хөгжиж, хоруу чанарыг нь тодорхойлох, генотипийг нь тодорхойлох, монгол хүмүүст халдварласан байгаа хеликобактер маань өөрөө генотипийн ямар онцлогтой байгаа, хавдар үүсгээд байгаа канцерогын хүчин зүйл яг өөрөө мөн байна уу гэдгийг манай саруулж ахлан ингээд шинэ эрдэмтэн дэлхийн том эрдэмтэн судлаачид нартай хамтраад энэ судалгааныхаа үр дүнг өнөөдөр танилцуулж байна. Бас уламжлалт анагаах ухааныг ашиглан чихрийн шижин өвчин гэмчлэх боломжтойг тогтоожээ. Тухайлбал жүүрүү 5 найрлагын ургамлууд чихрийн шижин гэмчлэх боломжтойг судалгаагаар баталжээ. Бас уламжлалт анагаах ухааны зөв эмчилгээ аутизмыг эмчилгээд үр дүнтэй байгааг судалгаагаар тогтоожээ. Нөгөөтэйгүр хэвлийн дурангийн хагалгаагаар бөөрийн хавдрыг авах мэс ажилбарыг амжилттай хийж гүйцэтгэжээ. Энэхүү эрдэм шинжилгээний хурлан 1950 оноос эхлэн зохион байгуулагдсан 68 дахь удаага боллоо. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш судлаачид өнгөрсөн жилийнхээ судалгааны үр дүн, ололт амжилт, шинэ эмчилгээ технологиг танилцууллаа. Энэ жилийн хувьд дотооддоо эмчлэх боломжтой олон өвчний эмчилгээг онцолж байна. Анагаахын салбарт ололт амжилт их байгаа ч хүртээмжийн асуудал өнөөдөр ч тулгамдж байна. Гар утасны хэрэглээтэй холбоотойгоор хүүхдүүдийн нүдний хараа муудах илбэгчж байна. Гэвч манай улсад нүдний эмгэгийг эрт онцлох, эмчлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ хүртээмжгүй байгаад салбарын мэргэжилтнүүд эмзэглэж байна. Цаг хугацаатай уралдан эмчлэх ёстой нүдний эмчилгээ ийхүү оройтох шалтгаан нь орон зай юм а. Жилд ойролцоогоор 400 орчим дутуу нэраа болор цайх зэрэг төрөлхийн харааны эмгэгтэй төрөх болжээ. Энэ нь амарчсан эхийн бие болон агаар хөрсний бохирдол зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалдаг байна. Үүнийг эрт үед нь оншилж эмчлэх нь чухал гэлээ. Нөгөөтэйгүр цэцэрлэг сургуулийн насны тогтмол шил зүг шаардлагатай хүүхдүүдийн 80% шилээ зөөхгүй, хараагаа улам муудтгаж байгааг эмчнэр анхааруулж байна. Хот хөдөөгөө харааны бэрхшээлтэй хүүхдүүд нэмэгдэж байгаа энэ үед мэрэгжлийн эмч нарыг чадахжуулах, эрт үед нь илрүүлэх шаардлага тулгарч байна. Тухайлбал орон нутагт нүдний эмчийн хомсдолтой байгаа учраас 2000-аас 3000 км-ийн цаанаас Улаанбаатар хотод ирж хүүхдүүд нүдээ үзүүлж байх жишээтэй байна. Үүнийг бууруулах зорилгоор Орбис олон улсын байгууллага их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв олон улсын бас байгууллагуудтайгаа хамтраад 3 настай хүүхдийн нүдний эрт илрүүлгийг Монгол улсад бас нэвтрүүлэх гэж байна. Тэгээ энэ бол яг л одоо Япон улсад ямар эрт илрүүлэг байна, Монгол улсад тэр эрт илрүүлгийг бас нэвтрүүлж, өөрөөр хэлбэл эрт илрүүлгийн ач холбогдлоор эрт тэр харааны гажиг илрүүлэх нь бас их чухал байгаа. Хүүхэд ямар нэгэн одоо эмчилгээ хийлгээд те эсвэл тохирох харааны хашлыг зүүсэн ч байсан гэсэн хараа сайжрах бас тийм тохиолдлууд байдаг. Тэгэхээр эдгээр хүүхдүүдийг юм тусгаалсан одоо шинжилгээ ийм тусгаалсан хэрэгсэл нүдний шил бол шаарддаг. Хараахан яг энэ салбар нь бол манад бол яг хүүхдэд чиглэсэн салбар нь бол хараахан хөгжөөгүй байгаа. Тийм учраас бид нар энэ төслөөрөө дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргийг хөгжүүлэх төвийн эмчийг бол яг олон улсын урт хугацааны албан ёсны сургалтанд хамруулад за тэгээд тэр эмч маань сургалтанд хамрагдсанараа буцаж ирээд бусад эмч нартай бас сургалтыг хийгээд тэгээд бид нар энэ тусламж үйлчлэгээ сул харааны тусламж үйлчлэгийг илүү хүртээмжтэй болгох. Эцэг эхчүүд хүүхдийнхээ харааг жилд 1-2 удаа тогтмолж халахуулдаггүй, зөвхөн сайн харахгүй байна гэж хэлсэн үед нь эмчид ханддаг. Энэ нь өвчнийг хүндрүүлэх шалтгаан болж байна гэлээ. Уг нь хүүхдийн хараа муудалтыг эрт илрүүлж чадвал 80 хүртэлх хувиар сайжруулах боломжтой. Хүүхдээ тгээс 5 наснд нь дор хаяж 1 удаа, сургуульд орсноос нь хойш жил бүр харааны нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэлээ.
Тэнгэр телевизийг сонгон үзлэгт баярлалаа үзэгчдээ 7:10 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Монгол Улсын ерөнхийлөгч Хөрөл Сүхийн Казахстан улс дахь төрийн айлчлалын хүрээнд Казахстан Монголын бизнес форум боллоо. Энэ удаагийн форум үндэсний хувьсгал хөдөлгөөн, цагаан алт хөтөлбөрийн хүрээнд хүнсний үйлдвэрлэл, ноос ноолуур, арьс шир, барилга, тээвэр, логистик, санхүү зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг Казахстаны ижил төстэй аж ахуйн нэгжүүдтэй холбох, шинэ зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэхийг зорьсон байна. Казахстаны үндэсний танхим Атамекийн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан форумд хоёр орны төр хувийн хөвшлийн 250 гаруй төлөөлөл оролцлоо. Талууд стратегийн түншлэлийн харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, харилцан ашигтай хамтрах, худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн орчны уялдаа холбоог бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж байлаа. Ялангуяа Монгол улс Евразийн эдийн засгийн холбоо хооронд байгуулсан чөлөөт худалдааны төр хэлэлцээрийн хүрээнд 367 нэр төрлийн барааны гайлын татварыг тэглэх, хөнгөлөх босд нь худалдааны эргэлтийг ойрын жилүүдэд 500 сая $5 хүргэх зорилтоо биелүүлэх, Төв Азийн бүс нутаг болон 3 дахь зах зээлд нэвтрэх боломж гэдэгт холбогдох албаныхан санал нэгдлээ. Ажлын бүрэлдэхүүнд нийтдээ 85 аж ахуйн нэгж явж байгаагийн 22 нь хүнсүтэй аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүд байгаа. За өнөөдөр хүнсүтэй аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүд дотроос 4-5 компани Казахын компаниудыг аль биш нэг гэрээ байгуулж ажиллахаар болж байна. За жишээлбэл Казахстан дээр бол жилийн хоёр талын худалдааны эргэлт нь $133 сая байдаг бол энийг ойрын хугацаанд $500 сая хүргэх ингээд төлөвлөгөө тавьж ажиллаж байна. Тэр байтугай бүр манай хүнсүтэй аж ахуйн зарим компаниуд бол аль хэзээний Казахстан улсад салбараар компани байгуулад эхэлсэн. Энэ форумд бол хоёр талын бараг 300-аад бизнесүүд оролцлоо. Евразид гарах гол бас үүд бол энэ Казахстан улсын дуртай бол маш хэрэгтэй байгаа. Нэг талаас нөгөө талаас бол манай хоёр улсын худалдааны эргэлт өнөөдөр $53 сая боловч ойрын хугацаанд бол $500 сая болох зорилт тавьж байна. Үүний нэг гол шалтгаан бол Евразийн гэрээний төр гэрээ байгаа. Мөн түүнчлэн бол Монгол, Казах хоёр ард түмний бизнесүүдийн хамтын ажиллагаа бол жил эртэн бол улам өргөжж байгаа. 2026 оны хувьд бол гэрэн группийн хувьд экспортын жил болгож гадаад дэлхийн зах зээл дээр бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлэх, танигдлыг нэмэгдүүлэх ийм ажлуудыг хийж ажиллаж байна. Гэрэн группийн хувьд болохоор Киргиз, Казахстан, Узбекистан, Бурайд улс гэх мэтлэн улсуудаар экспортуудаа амжилттай хийгдэж байгаа. Казахстан Монголын бизнесийн зөвлөлийн ажил эрчимжиж, Монголын 400-аад аж ахуй нэгж, түүний дотор хамтарсан 20-од аж ахуй нэгж манайд үйл ажиллагаагаа явуулдаг. Цаашид бүх салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. 2025 онд хоёр улсын худалдааны эргэлт болон бараа бүтээгдэхүүний экспорт, импорт 2024 онтой харьцуулахад 7% өссөн. Энэ нь $135 сая гэсэн үг. Монголын аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ их хэмжээгээр нийлүүлж байна. Энэ бол маш сайн хэрэг. Учир нь манай улс монголчуудын хувьд Төв Азийн бүс нутаг, Европ, бусад орны зах зээлд нэвтрэх, гүүрэн болох бүрэн боломжтой юм. Иймээс учирч байгаа саад бэрхшээлээ шийдэж, тээврийн коридороо хөгжүүлэн барааны эргэлтийг хурцсах нь маш чухал. Монголоос олон аж ахуйн нэгжийн төлөөлөл ирсэн байна. Харилцан ашигтай хамтран ажиллах хүсэл сонирхол хаана байна. Жишээ нь манай зах зээлд төмөс дутагдaltaй байдаг бол танаад хэрэгцээтэй сайн чанарын улаан буудай манад байдаг. Дутууга давуу тал болон ашиглах боломж бидэнд бүрэн байгаа гэж харж байна. Ийхүү бизнес форумын үр дүнд манай аж ахуйн нэгжүүд Казахстаны талтай эхний шатанд $20 гаруй сая үнийн дүн бүхий гэрээ хэлцэл хийжээ. Эцэг эхийн санамсар болгоомжгүй байдлаас болж бага насны хүүхдүүд эмийн хордлогод орох тохиолдол нэмэгдэх болжээ. Сүүлийн 3 жилийн дотор л гэхэд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 1000 гаруй хүүхдийн эмийн хордлогын тохиолдол бүртгэгдсэн байна. Жишээлбэл 3 настай хүүхэд аспирин 81 эмийг 20 ширхгийг ууж эмний хордлогод оржээ. Энэ нь бага насны хүүхдийн гар хүрхүүц газар тухайн эмийг тавьж хараа хяналтгүй үлдээсэнтэй холбоотой байна. Ийм хувцастай хамт хүнийг нь унахсныг бид нар анзаарахгүй яжгаад жоох хүүхэд маань аваад аспирин 81 гэдэг юм 20 гаруй ширхтэй байсан. Тэрийг аваад ингээ ууцсан.
Үүнтэй ижил төстэй эмний хордлогын тохиолдолд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд жилд 300 орчим бүртгэгддэг байна. Хордлогод орж буй хүүхдүүдийн 70-аас 80% нь 0-5 насныхан байдаг. Сүүлийн үед няраа хүүхэдтэй ээжүүд турах зорилгоор сүлжээний бүтээгдэхүүн хэрэглэх нь хөхний сүүгээр дамжин хүүхдэд эмний хордлого үүсгэж байгааг эмч нар сануулж байна. Тухайлбал Herbalife сүлжээний бүтээгдэхүүн хэрэглэснээс болж хүүхэд нь эмний гүн хордлогод орсон тохиолдол ойрын хугацаанд 2 удаа бүртгэгджээ. Нөгөөтэйгүр хүүхэд халуурах болон хүчтэй өвдөх үед эцэг эхчүүд халуун буулгах эмийг 6 цагаас бага хугацаанд ойрхон өгөх нь эмний хордлого үүсгэж байгаагч эмч нар хэлж байлаа. Бас хүүхдийг өвдсөн тохиолдолд эмнэлэгт үзүүлэлгүй дур мэдэн эмөгч хордлого үүсгэж байна гэлээ. Өвдөл намдаа чалан бууруулах эмийг 6 цагаас дотгошоо ерөнхийдөө бол хэрэглэх нь эрсдэлтэй. Доотлон 6 цаг, тэгээ 6 цагаас дээшийн хугацаагаар дараагийн эмийнхаа тунг хэрэглэх хэрэгтэй байдаг. Гэтэл нөгөө ээж аваад маань ханиа тамуу халууралтын үед болохоор ойр ойрхон хэрэглэх гэдэг. Тэгээ тэрнээсээ болоод тухайн эмийн тунг хэтрэх магадлалтай байдаг. Эмчийн бичиж өгсөн эмний жорыг эмийн санчид хуран авдаг. Энэ тохиолдолд эцэг эхчүүд хүүхдийнхээ эмийг өгөхдөө солих эсвэл тунг нь хэтрүүлж хордлого үүсгэх тохиолдолж цөөнгүй байна. Няраа хүүхэд эмний хордлогод хүчтэй ордог. Ялангуяа нирaan шарлалтын үед эмчийн бичиж өгсөн эмийн тунг хурдан эдгэхийн тулд хэтрүүлэн өгч эрсдэл үүсгэж байгааг эмч нар сануулж байлаа. Нэрэн шарлалт буулгах юмнууд байдаг. Урдстон, левдаваа, рорсафалк гэх мэтчлэн. За дээрээс нь тархины хүчил хөгжим дутагдaltaй бол тарих тайвшруулах, хамраах зорилготой юмнуудыг хөнгөн хэлбэрээр унтуулах үйлчилгээтэй юмнуудыг гэрээр хэрэгэлдэг. За үүний нэгээс хоёр нь бол одоо хортой эмийн жороор буюу одоо сэтгэц нөлөөт юмнууд байдаг. Гэтэл нөгөө ээж нар маань, аав нар маань, бас асран хамгаалагч нар маань зарим тохиолдолд энэ юмнуудын тунг хэтрүүлэх эсвэл одоо хүүхдийг шарлалтын эмийг уулгах гэж байгаад одоо тарих хамраах үйлчилгээтэй сэтгэц нөлөөт хортой юмнуудынхаа тунг нэмээд өгдөг ч юм уу, буруу юм өгдөг ч юм уу. Энэ хордлогууд бол манай хүлээн авах яралт тусламжаар болон амбулаторийн засгаар бол нэрж үзүүлдэг. Мөн зарим төрлийн чанарын шаардлага хангаагүй антибиотик эмний хордлого үүсгэх болжээ. Нийт эмний хордлогын 10%-ийг чанарын шаардлага хангаагүй эмнээс үүссэн хордлого эзлэж байгааг эмчнэр санууллаа. Бас хүүхдүүд витамин болон нэмэлт бэлтгэлийг чихэртэй андууран нэг доор хэтрүүлэн хэрэглэж хордлогонд орох тохиолдол нэмэгдэж байна гэлээ. Өчигдөр орой 19 цаг 11 минутад Ховд аймгийн Зэрэг сумын нутагт 4.7 магнитудын газар хөдлөлт бүртгэгдсэн. Он гарснаас хойш манай улсын газар нутагт нийт 11,000 гаруй газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс 70 гаруй хувь нь Монгол орны баруун бүсийн нутагт болсон бөгөөд энэ бүс нутаг нь газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт тооцогддог байна. За өчигдөр буюу 2026 оны 4-р сарын 22-нд Улаанбаатарын цагаар 19 цаг 11 минутанд Ховд аймгийн Зэрэг сумын нутагт магнитуд нь 4.7-тай газар хөдлөлт болсон. За уг газар хөдлөлтийн голомт маань болохоор Ховд аймгийн Зэрэг сумнаас зүүн урд зүгт 22 км-ийн зайд, Мөс сумын төвөөс зүүн хойд зүгт 36 км, Дарив сумаас баруун зүгт 43 км-ийн зайд тус болсон байгаа. За энэ хүү газар хөдлөлт маань болохоор онлын тооцоололтоор голомтонд 7 балын жижигхэл үүсгэсэн байна. Харин одоо Ховд аймгийн сумдаас ирүүлсэн мэдээлэлээр нийтдээ 12 сумын нутаг дэвсгэрт үүнээс Ховд аймгийн Зэрэг, Мөст, Жаргалант, Манхан, Цэцэг, Дарив, Мөнх хайрхан сумын нутагт бол 2-4 балаар тухайн газар хөдлөлтийн жижигхэл мэдрэгдсэн гэсэн мэдээллийг одоогоор ирүүлээд байна. Ерөнхий сайд Учирлын 146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө гэсэн мэдэгдэл олон талд эргэлзээ үүсгэж тал талд дур зоргоороо авирлах сэтэл болж түүнийг дагаад хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнаа газар авах шинжтэй болжээ. Орооллын гудамжинд гадаа худалдаа эрхлэгчтэй хэдэн 10 жилийн турш нийслэл дүүргийн удирдлагууд зэрэг цагдаа тэмцэхгээ дийлээгүй. Өнөөдөрчдөд амь бүхтэйгээр хэндэж үйл захирагдан татвараас ангид үйл ажиллагаагаа явуулсаар байна. Ерөнхий сайдын чөлөөлийн аян тэднийг илүү чөлөөтэй болгосон нь ярианаас нь илт. Хаяа ирдэ штэ цагдаа нар торгуул тавина гэд зөвшөөрлгүй газар ил задгаа 8 хийсэн гэд тархад штэ. Эдгээр торох уу нэг торгуул? 20,000 төгрөг. Өдрийн дундаж орлого ер нь хэд орчим байна? Тэгэл янз бүр штэ. Одоо нэг 300-400 хавцаа. Ер нь сая энэ ерөнхий сайд учрлал бол яг айгу зөв
зүйтэй асуудал төвшүүлсэн гэж бодож байна. Нэг төргийн үйлчилгээний зэгийг гадаа эрхэлж байгаа 8 ичдгээд ард нь хэдэн хүмүүс ажил хөдөлмөр эрхэлж байгаа вэ? Тэрийг ер нь бодож үзэх хэрэгтэй л гэж бодож байна. Тэгээ тэр стандарт гэж яриад байна шүү дээ. Тэр зарж байгаа юм яг ижилхэн л юм зарна. Одоо энэ CUJ 25 эднэрээс харьцангуй бага юм зардаг. Яагаад гэвэл тоо тэднэр нь удадгүй. Хугацаа ерөөсөө удадгүй. Ер нь миний хувьд бол 3 хоноо л зарагддаг жишээ нь. Байнгын бас шахалт дарамт тул дүүргээс бол байсан шүү дээ. Одоо яг учирлыг тэгснээс хойш бол бас нэг ирээд исэн байх. Торгуул бол байнга шүү дээ. 7 хоногтоо нэг ч юм уу нэгээс 2 удаа ирнэ. Тэгээд 20,000 10,000-аар бол байнга торгодог. Торгож цагдаа нар голцоо ерөнхийдөө ирж торгодог доо. Яг ийм төрлийн одоо худалдаа эрхлэхэд одоо ингийн одоо өдөр тутмын ажил хийгээд одоо сарын цалин авахаас илүү орлоготой байж чадж гинүү таны хувьд одоо дундаж одоо өдрийн орлого ямар вэ? Мэдээж сарын цалинтай одоо цэвэрлэгч тийм ажил хийж ирснээс бол хамаагүй арай өдөр тутмын орлого болохоор арай давуу л да. Гэтэл татвар төлөгчид чөлөөлөө аянд эргэлзэж эхлээд байна. Хамгийн ойрын тодорхой жишээ болгож Гээс сүлжээ рестораны үүсгэн байгуулагч Мөнгө сайхны өчигдөр олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдээллийг хуваалцъя. Тэрээр өмнөх тусгай зөвшөөрлөөрөө явж болно гэд толгой хайжээ. Гэтэл заавал дахиж тэр 9 эрүү шиг процессыг туулж дахин тусгай зөвшөөрөл авах ёстой байж тэгээгүйгээд 5 саяар тургуулад хамаг уух юм хураалгаад гарч ирлээ. Бага мөнгө биш шүү дээ. Миний эргэн тойронд дүүрэн л тусгай зөвшөөрлгүй газрууд яаж аргалаад байгаа юм яваад л байх юм. Бүх зүйлийг ном ёсоор нь хийх гэж хичээх тусам туйлдж гүйцлээ. Огт тусгай зөвшөөрөлгүй бол яа гэхэв. Дэндүү шудраг бус. Ерөнхий сайдын хүртэл огт хэрэгжихгүй худлаа ажиллаар попорно гэж бичжээ. Тэгвэл ерөнхий сайдын мэдэгдэл 7 чоноогүй байхад түүцнүүд цементэн зам дээр эргэн дэлгэрээд байгаа. Тэднийг 20 цагдаг, хөөж тудаг, эргэтэн дарахтан ч үгүй болсон. Гудамжны ил худалдаа эрхлэгчид бүр дог суугаад амжлаа. Монголын төр татвар төлж шударгаар хөдөлмөр эрхлэгчтэй нэг хатуу ханддаг. Харин дураар авирлагчдаа яагаад ч барддаггүй гэдг нь энэ хоёрхан жишээн дээр харагдаж байна. Хэнийг яаж чөлөөлөхөө илүү тодорхой болгомаар байна. Ерөнхий сайдаа 9 сарын 1-нд эцэг эхтэй хөтлөөлөн сургуулийн босго давж сурагч болсон 6 наснууд өнөөдөр 4 аргын тоос урж 3 оронтой тоон дотор нэмж хасаж чаддаг болж их болсон монгол хэлээрээ уншиж бичиж сурсан эрдэмээ тайлагнаж байна. Манай сурвалжлах баг нийслэлийн ерөнхий боловсролын 47 дугаар сургууль дээр ажиллалаа. Бидэнд баяр тэмдэглэлт өдрүүд мундашгүй болоо. Гэхдээ санаанаас гардаггүй насан туршдаа дурсан сандаг баярын нэг яалтчгүй үсгэлийн баяр. Яагаад гэвэл ямар шүлэг чэйжилж байснаа төдийлөн санахгүйч ямар үсэг болж байснаа хинч мартдаггүй. Эрдмийн аянд мордсны ихний баяр ийм л ач холбогдолтой байдаг. Хамгийн сүүлийнхаа үсгийг бидэхэд өнгөрсөн 7 хоногт үзээд дууссан байгаа. За ангиараа 100% уншиж бичиж сурсан амжилтаар бидэд эрдмийнхаа тайланд өдрлийг энэ өдөр хийж байна. Багшууны хувьд бол хүүхэд болгоно уншуул сурна гэдэг бол маш том амжилт. Бахархал. За манай ангийн хувьд бол яг өнгөрсөн 7 хоногт 1-ээс 5 дахь ангийн сурагчдын дунд болсон өгүүлбэрт орлогын олимпиадад ангиараа 1-р байр эзэлж оюунлаг ангиар шалгарсан байгаа. Анхныхаа амжилтыг одоо ингэж эхлүүлж байна да. Ямар үсэг болсон бэ? Яа. Яа үсгийг өөрөө сугалсан уу? Хэн сугалсан бэ? Манай аав сугалсан. Тийм үү. Өөрөө ямар үсэг болъё гэж бодож байсан? Яа үсгээр эхэлсэн үгээ уншаад өгөөч. Шүлгээ уншаад өгөөч. Яа үсэг 2 авианаас бүтсэн ховор сонин дуудахтай яагийн төрлийн ахлах яа үсэг би байна. За баярлалаа. За хэн бэ? Хэн гэдэг вэ? Танилцъя. Тод бэлэг. За үү үсэг болсон юм биш те. Үү үсгээр эхэлсэн ямар үгнүүд байдаг вэ? Мэдхүү. Үнэ өхөр. Тийм үү. За үсэг сураад цэцэрлэгт явах, сургуульд явах хоёрын ялгаа юу вэ? Сурагч болсон юу нь гоё вэ? Сургууль. Сургууль нь юу нь гоё вэ? Үсэг сурах нь хичээл сурах нь гоё байна уу? Эсвэл тоо бодож сурах нь гоё байна уу? Тоо бодох. Тэгвэл боловсролын яамнаас эцэг их хасран хамгаалагчийн санаачлага, эцэг эхийн зөвлөл зохион байгуулж буй гэх нэрийн доор төгсөлтийн болон үсгэлийн баяр тэмдэглэхийг болиулах чиглэл гаргасан. Шалтгаан нь үсгэлийн баяр нэрийн доор маш их мөнгө хураадаг,
Өрхийн санхүүд хүндрэл учруулдаг гэх гомдлыг тодорхой тооны иргэд 11 тусгай дуугаар залгаж мэдэгдснээс үүдэлтэй гэх. Харин эцэг эхчүүдийн төлөөлөл амьдралд ганц тохиох хүүхдийнхээ нандин дурсамжийг тэмдэглэх нь зөв. Гол нь хэд нүсэр болгон хүндрүүлэхгүй байх хэрэгтэйг онцолж байлаа. Ер нь манай энэ хүүхдийн сурж байгаа сургуулийн хувьд бол ерөөсөө өсөг тийм зардаг, яадаг, өөрсдөө сонгодог ч юм уу юм асуудал ерөөсөө байхгүй. Одоо манай 1-р ангийн хүүхдийнх бол ерөөсөө өсгөө эцэг эхчүүд өөрсдөө сугалсан. Өсөг зардаг л яригадаад байдаг. Тэгтээ тэр бол ерөөсөө миний хувьд бол ерөөсөө огт мэдэхгүй бас байгаа даа. Тэг мэдээж энэ хүүхэдтэй өсөг сураад, бичиж сураад, тоо бодож сураад ингэсэн учраас энэ баяраа тэмдэглэх ёстой гэж боддог. Хамт олонны юм өөр амьсгал юм боддог. Энэ дээр хатгааруулаад амар тэмдэглэхгүйгээр тодорхой хэмжээнд цохилттой тэмдэглэх зүйтэй л гэж боддог. Хурааж байгаа мөнгүүд нэг одоо энэ малгай өмсгөл тэгээ нэг анги чимэглэлийн гээ нэг 10-20 мянган төгрөг тэмхүүл зардлууд гарсан. Ерөнхийдөө бол нийт баачт нэг юм бол нэг багцаагаар нэг 200-аас 250 орчим мянган төгрөгийн зардал гарсан. Тэр бол нэг дарамттай бол байгаагүй. Бид нар яг сарын өмнөөс ингээд яг хүүхдүүдийнхээ ховцос энэ малгайдлогоо монтажны зураг мураг гэдэг нэг 10, 20, 30 гэдэг нэг тэмхүүл зардлууд гарсан юм. Монголд баяр мундсан биш гэдэг үгтэй санал нийлнэ. Хавтгаарсан, олон өдөр сунжирсан утга учиргүй найр надам дэндүү олон болсон. Болсон болоогүй ойн баярч хэрэг сэтэрсэн. Гэхдээ ач холбогдлын ирэм дараа гэж зүйл бий. Үсгэлийн болон дүгсэлтийн баяр бол эрдмийн их баяр. Сурч мэдсэн эрдмээ тайлагнах нандин баяр яах аргагүй мөн. Тиймээс хорж хаад сагдах нь утгагүй хэрэг. Харин нөгөө талдаа эцэг эхчүүд баян ядуугийн уралдаан болгож байгаа итай хит өндөр хураамж тогтоож хаана чирэгдэл учруулахын оронд цомхон ёслоод өнгөрөх нь зөв шийдэл болж байна. Зарим хувийн сургуулиудад эрт төлбөрөө өгөхийг шаардаж нэгснийг нь өгөөгүй бол хүүхдийг нь сургуулиас хөөдөг асуудлыг боловсролын сайд шийднэ гэлээ. Төр хувийн сургуулиудтай хамтарч төлбөрийг нь жилийн эхэнд нэг дор авахгүй улир бүрээр хэсэгчлэн төлөх зохицуулалт нэвтрүүлэхээр зөвшөөрөлдөж байна. Маш одоо сайн түншлэлийг бий болгох ёстой. Бие бинийгээ дэмжиж ажиллах ёстой. Гэхдээ яг өнөөдрийн үүсэж байгаа энэ эцэгхүүд дээр үүсэж байгаа энэ асуудлуудыг бол одоо төр орж шийдэхээс л өөр арга байхгүй. Тэгээ намайг улсууд үед одоо коммунист гэж нэрлэдэг байх шиг байлаа. Гэхдээ энэ чинь олон зуун мянган хүүхдийн эрх ашигын асуудлууд байна шүү дээ. Энд чинь бараг үндсэндээ хувийн сургууль дээр сурж байгаа 70-80 мянган хүүхдүүдийн эцэг эхчүүдийг одоо ингээд сургуулийнхын суудлаар нь барьцаалдаг тий. Одоо сургуулийн цалин мөнгөөр нь барьцаалдаг юм байж болохгүй гэж би бодож байгаа шүү дээ. Би нэг мэдээлэл хийсэн нөгөө яг улирал бүрдээ нэг одоо тэр төлбөрүүдээ тохон төлбөрийг улирал бүрдээ авдаг одоо энэ тогтцоонд хамгийн түрүүнд энэ ажлыг л хий гэж бодож байна. Тэгээд мэдээж хувийн сургуультай хэлцээр хийгээд тэгээд одоо энэ ачаал өндөртэй байгаа сургуулиудаа задлах тий хоёр ээлж шилжүүлэх нэг ангид одоо 35-аас дээш хүүхэдтэй байхгүй хамгийн ихтэй шүү дээ. Одоо байхгүй байх нэг энэ одоо өөрчлөлтүүдийг л хий гэж бодож байна. Тэнгэр телевизийн 7 хар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Хэсэг хугацааны дараа гадаад мэдээгээр үргэлжлэнэ.